Солонгос улсад гэр бүлээрээ амьдрахад хэр байдаг вэ? Солонгос улсад гэр бүлээрээ амьдрахад хэдэн төгрөг, хэдэн оны зарлагтай байдаг вэ гэсэн асуултууд фэйсбүүкээр би айгүй харж ирсэн. Тэгээд нэгдүгээрт энэ асуултны хариулт болж магадгүй. Хоёрдугаарт Солонгос улсаас гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс маань харьцуулаад доор коммент дээрээс хэдэн төгрөгийн хэдэн вооны зарлагтай байгаагаа бас биччих юм бол би ч гэсэн бас мэдмээр байна. За тэгээд гуравдугаарт Монголдаас гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс маань бас сарын зарлагаа харьцуулж харах тийм боломжтой бичлэг болох болоо гэж бодоод энэ бичлэг хийх гэж байна. Тэгээд би зарлагаа болохоор яг тогтмол зарлагаа бичсэн байгаа. Солонгос улсад амьдарч байгаа бол ингээд зайлшгүй төлдөг төлбөрүүдээ бичсэн байгаа. Бусад зардлуудыг ерөөсөө оролцуулаагүй байгаа шүү за. Хамгийн ихнийх нь бол мэдээж байрны түрээсийн зардал 990 мянган вон. За бараг сая юм уу да. За манай байрны түрээс 990 мянган вон. За тэгээ гуалиби буюу сөөх нь болохоор 150 мянга орчим гардаг. За тэгээ ус тог газ маань болохоор ер нь бол 200 мянган вон дотор байдаг. За энэ нь мэдээж өөрчлөгдөн шүү дээ. 100 болвол нь air conditioning зардал, өвөл бол газны хэрэглээний зардал гэх мэтчлэн сар болгон ондоо хэрэглээнээсээ ондоо гардаг. Тэгээ ерөнхийдөө бол 200 мянган вооны дотор гардаг. Дараа нь даатгал. Даатгал болохоор гэр бүлүүд нийлээд нэг даатгал төлж болдсон шүү дээ. Тэгээ бид тэрийг гуруулаа нийлээд сард 80 мянгаыг төлдөг. Тэгээд интернет сарын 22 мянгаыг төлдөг. Утасны төлбөр би 36300, нөхөр 36300, охин 20 мянга гээд охины зардал руу оръё. Охин нөгөө нэг цэцэрлэгийн төлбөр гэж төлөхгүй болохоор нэг бодлын амар байна л да. Сургуульд орсон чинь сургууль нүнгүй шүү дээ. Кондогийнхэн төлбөр нь 160 мянган вон. Сургалт нь болохоор сарын 3 сарын 300 төлдөг болохоор сарын 100 гэж биччихье. Мах болохоор 150 мянган вон дотор ерөнхийдөө бол сард захиалдаг маха. Гэтэ сүүлийн үед нөө 100 болж байгаа болохоор бас махныхаа хэрэглээ жоохон багасгах гад үзэж байгаа. Тэгээ дахианы мах бас айгүй жоохон хямдхан байгаад байгаа шүү дээ. Махны үн жоохон өсөөд дахианы мах жоохон төлхөө сүүлийн үед жоохон хэрэгжилж байгаа. Тэгээд хүнсний хэрэглээ гэх юм бол нэг багтаа 700 мянган вон дотор. Одоо будаа, гурил, тос, нойлын цаас, шампу тэгээд юу энэ чимээ ийм төлбөрүүд байгаа штэ гэр ахын ийм хүнс ногоо жимстэй өдөр тутмын иддэг сүү өндөг гих мэтлэн ийм ёо энэ жижиг ялаа яах гэдэг байна. Ийм зардлуудыг 700 мянга дотор гэж үзээд хамгийн багтаа гэж үзээд нийтдээ 2,644,600 вон болж байна. За тэгээ монголоор болохоор өнөөдрийн ханшны дагааг мэдгүй ч гэсэн 6,611,500 буюу ерөнхийдөө нэг 6 сая гэл бодоход бол энэ дээрээ би сургалтынхаа төлбөрийг оруулаагүй байгаа. Тэгээд дээрэс нь төлдөг зээлийнхаа төлбөрийг оруулаагүй байгаа. Тэгээд дээрэс нь фитнесийнхаа нөхөр бит хоёр фитнесийн төлбөрөөр оруулаагүй. Миний арьс арчилгаа, мейкапын юмнууд зардлууд ороогүй. Тэгээ хувцас хунаар-ны зардлаас ороогүй. За тэгээ охины юун тун 7 хоног өгдөг мөнгнүүд бас ороогүй. Тэгээд охинд бас хувцас хунаар инээ тэрээний мөнгө бас ороогүй. Дээрээс нь гадуур хооллох мөнгө оруулаагүй. Кафе орох мөнгөө бас оруулаагүй. Тэгээд амралтынхаа өдөр хаяа ийшээ тийшээ явдаг зардлаа бас оруулаагүй. Тэгээд
Ер нь бол тийм зардлуудаа нэг оруулаагүй байгаа шүү за. Тэгээ зардлууд орох юм бол бас жижиг сажиг юмны мөнгнүүдээс амар гардаг штэ тий та хэд мэдчихэж байгаа. Тэгээд манад нэг тийм амар өндөр хэрэглээтэй хүн уулам нэг байдаггүй. Тийм амар тийм хоббитэй. За нөхөр яг нэг фитнесийн уураг муураг ч юм уу те. Фитнесийн нэг тиймэрхүү амар үнэтэй юм авдаггүй гэсэн ерөнхийдөө нэг уураг писа месаж л нэг тиймэрхүү юм л авдаг газ. Тэгээ би ч гэсэн бас нэг тийм амар үнэтэй брэндийн юм нэг тийгэж аваад байдаггүй. Ерөнхийдөө бол бит хоёрын зорилго хурдан мөнгөө хураачаад хурдан Монгол руугаа явж ээж аав нартайгаа их орондоо амьдрах бол зорилготой. Энд бол нэг удах зорилгогүй гэж ирсэн ч гэсэн одоо л ер нь бол 7 жил бол болцсон байна. Удахгүй гэж ирсэн мөртлөөсөө. Тэгээ сүүлийн үед та хэд маань яаж юмны үн өснө нь мэдэгдэж байна уу? Мөнгө хурааж чадж байна уу? 7 жилийн өмнө бол махны үн анх ирэхэд 8,000 гэдэг байсан. Тэгээ 10,000 болсон, 11 болсон, 12 болсон. Тэгээ өндөг бас анх 3,000 гэдэгсэн. Одоо л 8,000-аас ерөөсө буухгүй байгаа тийм. Тэгээд жижиг сажиг юмны үн ер нь бол өсөж байгаа нь хөгцөн өсөөгөөч гэсэн ер нь өсөж байгаа нь айгүй амар мэдрэгдээд авах юм шиг санагдаад байгаа нөхөр бит хоёр талаа. Өмнө нь тэгэл бас нэг нааша цаашаа мөнгө хураагаад идэг гэсэн ч гэсэн сүүлийн хэдэн жил яагаад ч юм мөнгө нэг хураагдаж өгөхгүй зардлаа төлөөл ер нь бол нэг тийм хураах үлдсэн нэг жоохон мөнгөгүй дараагийн цалин хүртэлгэл мөнгө үлднүү гэхээс нэг хурааж чадахгүй байгаад байгаа. Тэгээ бит хоёр ингээл жоохон гайхаал ярилцаал нь яг юун дээр олоод байна, юунаас олоод байна. Тэгэл зардлаа харахаар нэг амар бас тэгж тансаглал өрн таран хийсэн юм бол байхгүй. Ер нь бит хоёр тийм амар өрн таран хийдэг төрлийн хүмүүс биш. Тийм мөртлөөсөө л хураагдахгүй байгаа. Тэгээд 7 өнөخت 5 өдөр л доройж ажилд гарч байгаа. Тэгээд ер нь бол анх ирэхэд нэг юм сонсч байсан. Солонгост удах тусам амьдраад идэг гэд нэг тийм үг сонсч байсан. Гэхдээ энэ үг бараг үнэн баха. Гинт амар санаа манаа алдаж малтцсан. Хоолон зүгээр зарлагын талаар ярьсан чинь санаа алдчихдаг шүү. Монголд ингээд очих болгонд юмны унаас амар өссөн байгаа тий. Тэгээд авж байгаа цалин нь хэдэлээ. Тэгээд ийм хэмжээний үнэтэй байна гэдг нь өөрөө бүр амар хэцүү санагддаг тий. Эхлээл хэдэн жил мэл очиход ингээл амар дэжгүй байсан. Сүүлдээ ингээл адилхан болоод одоо бараг очихоор юмных нь үнээс ингээ айгаад хүрт баярлаа. Сүүлд өвөл очиход ёо энэ араа ямар амар үнэтэй юм бэ? Ёо энэ гомны нараа нэг нь 5,000 6,000. Тэгэл гадуур мадуур гарсан чинь мэдгүй амар юмнууд амар үнэтэй. Нэг бит хоёр бүр солонгосоос үнэтэй байна гэж гарч одоо авч байгаа цалиндаа нарчуулгаар чинь ямар хэцүү юм бэ гэл бодоол. Ганцхан энэ бичлэгийг үзээд мөнгө хураагаад хэцүү юм байна гэж бас бити бодороо айл болгон ондоо зардалтай байх. Тэгээд мэдээж яг мөнгөө хураагаад ямар ч зарлага гаргахгүйгээр ганцхан ажиллаа хийж байгаа л явна гэсэн хүмүүс бас боломжтой. Бидэд болохоор нэг хүүхэдтэй гээ нэгэн тэнгээ амьдраад байгаа болохоор бас жоохон зарлага бэжж магадгүй. Нэгэнд нөө хүүхэдтэй хүмүүс чинь арай ондоо штэ хоёулах найсан бол бит хоёр зүгээр мотельд ч юм уу тий байрны мөнгө төлөхгүй мотельд байрлаад ажиллаж агаад явах ч юм уу тий хүн болгоны юу ондоо болохоор ганцхан энэ бичлэгийг үзээд зардал нь ямар өндөр зарлагтай ч юм бэ. Гэтэ нэг амар өндөрдөө орохгүй хах гэж би болон бодоод ах юм өндөрдөө орох юм болоо. Энэ одоо жижиг юм чинь хазаад идэм бах та. За тийм мэдээж хүн амьдарч байгаа юм чинь зарлага гарна. Бүүнөрөө байгаа газартаа одоо энэ хичээж байгаагаараа
хичээгээд амьдрахад болох ах. Мэдээж гол нь эрүүл мэнд хамгийн чухал. Бид сайхан амраад эрүүл нойроо сайхан бүтэн байлгаад гэтээ бол амармаар байгаа ч гэсэн энэ олон зардлууд хүлээгээ байцаадаг болохоор амархад мэдээч хэцүү. Тэгтээ бөөнөрөө эрүүл мэндэ бодох гэж хичээцгээе. Тэгээд бас давхар сэтгэлийн амар амгалан бас их чухал. Сэтгэл төвшөртэй ямар нэгэн айцтай байхад унтсан ч гэсэн нэг тийм амарсан болохгүй өглөө босдог штэ тий. Тийм учраас өөрийгөө аль болох стрессгүй байлгаад хэрвээ чамайг стресстүүлээд байгаа зүйл ах юм бол тэрнээсээ өөрийгөө холдуулахыг хичээерэй. Хичээцгээе. Тэгээд мэдээж нойр бүтэн байх юм бол хоол сайддаг юм бол хэрүүлэнтэй. Тийм учраас бөөнөрөл мэндэ бодцоорой манайхаа. Тэгээд Солонгостойгоо гадаадтайгаа хүмүүс маань хурдан хураах мөнгөө хураагаад авах юм аваад тий. Сурах юмаа сураад бөөнөрөө их орондоо хурдан очицгоё. Өнөөдрийн бичлэгтээ цуг байсан та баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.